Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр нэг үзэгчийн маань хүсэлээр Microsoft Copilot-ийн талаар үзье. За ингээд хичээлд орё. За Microsoft Pilot-ыг ашиглахдаа за хэрвээ та Windows-ийн одоо компьютертэй бол за энэ доор чи ингээд шууд байж байгаа. Энийгээ ингээд шууд дараад хэрэглэж болно. За хэрвээ Windows байхгүй бол copilot.microsoft.com гэдээ ороод за ингээд орж бодно. Яг л энэ ChatGPT шиг байна гэсэн. За хэрвээ энэ доотлол дээр дарах юм бол за ингээд гараад ирнэ. За одоо энэ дээр ингээд харах юм бол та бүхэнд одоо олон төрлийн бас яг ChatGPT шиг юм байна те. За 2-3 секундын дотор хариу өгөх юм бол энийг дарж болох нь байна. За жоохон 30 секундын бодож байгаад хариу өгөх юм бол дараагийнх нь дарах нь байна. За энэ бол нөгөө GPT-5-ын нэг байна. За энэ нь болохоор арай ухаалаг гэж юм те. За энэ хэрвээ 10 минутаар өшөө урган судалгаа хийгээд хариултаа өгөө гэх юм бол энийг нь сонгож болох нь байна. За тэгээд та одоо энэ дээр ингээд төрөл бүрийн асуултуудаа асуугаад хийж болно. За энэ чинь бол яг энэ таны дэлгэцэн дээр чинь байгаа гэсэн. За хэдүүлээ энэ нөгөө онлайнаар нь ороод үзье. За тэгээд энэ дээрээ ингээд одоо энэ чи одоо файлаа оруулж болох нь байна. За энэ чи ингээд имиж хийн гэж юм те. За ингээд ер нь бол яг л нөгөө ChatGPT дээр байдаг л юмнууд байгаа. За тэгэхээр та одоо хэдүүлээ бичил та те. За Монголын 1980 оноос хойш түүхийг хэлнэ үү гэдэг явуулж. За монголоор аль зэрэг ойлгох юм байна тэрийг нь харъя. За ингээд гаргаал ирлээ тийм ээ. За энд одоо хаанаас мэдээлэл авснаа бичсэн байна те. За одоо ингээд ер нь бол Copilot-ыг та бүхэн одоо яг л одоо яаж ChatGPT-г яаж хэрэглэдэг үү гэдгээрээ л та нар өөрсдөө асуултаа асууж болох нь монголоор сайн ойлгож гин те. Англиар монголоор одоо ингээд бичиж болох юм. За хэдүүлээ зөвхөн Microsoft дээр нөгөө Excel, Word дээр яаж ажиллах уу гэдгийг нь үзье. За би ингээд нэг ийм мэдээлэл оруулсан байгаа. За одоо энийг ингээд манай Монголын түүх байгаа. За одоо энэ Word дээр очичоод за одоо энд ингээд нэг юм гараад ирсэн байна те. За энэ дээр чин дах дээр чин одоо энэ чин Copilot ч ажиллаж байгаа гэсэн. За эсвэл бол энэ одоо баруун дээд тал дээр чин энэ Copilot гэдээ байгаа. За энийг дараад одоо энэ чинь харилцан ярилцаж болох нь. За одоо тухайлбал ингэж юм те. Энэ документыг одоо 3 өгүүлбэрээр одоо тайлбарлаад өгөө гэж. За одоо энийг нь дарчээ. За тэгээ явуулчих. За ингээ гаргаад ирсэн байна те. Тэгэхээр нь монголоор хэлж өгөө гэж биччихье те. За ингээд товчлоод гаргаад ирлээ те. За одоо хэдүүлээ ингэж үзэж болно. За одоо яг энийгээ ингээд хайлайт хийгээд за энэ дээрээ дараад за ингээд энийг дахиад бичээ гэдэг хамгийн ихэн дээр нь хэдүүлээ дарчээ. За тэгсэн чинь бүр хачин биччихлээ те. За болохгүй байна. За дараагийнх нь харъя. За бас л нэг юугаар биччихлээ. За тэгэхээр монголоор ер нь бол бичиж чадахгүй юм байна. За тэгэхээр англи дээр байгаа юмнуудыг илүү сайн гаргах юм байна. За дараагийнх нь үзье хэдүүлээ. За одоо үзье энийг нь арай жоохон богинохон болгоод өгөө гэд хэлчихье. Тэгэхээр бас л ингэж гаргаж чадахгүй байна те. Монголоор бол гаргаж чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр монголоор сайн бичиж чадахгүй байна л гэсэн үг юм байна. За гэхдээ яг та одоо англи материалыг оролцуулаад за хэдүүлээ энд нэг англи юм оруулаад үзье л та. За энийг одоо англи болгоод өгөө гэсэн чинь ингээд болгоод өгсөн байна. Тэгэхээр та ер нь монголоор бичсэн бичиг баримт байх юм бол англиар болгоё гэхүүл энийгээ ингээд Copilot-аар ингээд шууд ингээд ашиглаад хэрэглэж болох нь байна. За ямар ч гэсэн гэхдээ монголоор бол энийг сайхан янзч чадахгүй юм байна. За ингэж Copilot-ыг Microsoft Word дээр ашиглана. За хэдүүлээ одоо PowerPoint үзье. За PowerPoint дээр бас энд ингээд Copilot ч юм байгаа. За тэгэхээр Copilot-ыг гаргаж ирээд за ингээд гаргаад ирсэн байна. Гэхдээ монголоор биш юугаар гаргаад ирсэн байна те англиар. За тэгээд хэрвээ таалагдах юм бол ингээд энэ check keep it гэдэг ингээд дарчих нь байна.
За тэгээд төрөл бүрийн энэ дизайнуудыг гаргаж өгсөн байна. Хэмжээнээс харж агаад сонгож болох нь байна. За ингээд тэгэл дараагийнхаа эхлэхдээ дахиад дараагийнх нь за одоо дараагийнх нь юу оруулах вэ гэдэргээд ингээд бичээд авах нь байна. За ингэж нэг хийж болж байна. Эсвэл бол ер нь бол яг энийг авчирж агаад одоо энэ дээрээ ингээд чатлаад за одоо мэдээллийг ингээд гаргаад өгнө үү гэдэг түрүү чи бидний хийсэнтэй адилхан ингээд хийж болох нь байна. За ер нь гэхдээ бол яг ингээд слайд болгон дээр нь ингээд өөрөө хилээд ийм юм хиймээр байна. Зургийг нь зургатаар гаргаад өг гэдэг ингээд явбал их зүгээр юм байна. За ингээд PowerPoint дээр ингэж Copilot-ыг ашиглах нь байна. За одоо Excel дээр үзье. За Excel дээр бас одоо энэ чинь ингээд Copilot гэдэг ингээд байна те. За энэ Copilot-ыг ингээд chat гэдэг. За энэ чинь формула бас хийж болох нь байна. За хэдүүлээ энийг ингээд highlight хийгээд за энэ дээр дарангууд чи энэ чинь Copilot-ийн ингээд зураг гарч ирж байна те. За энэ дээр нь гарчих. За тэгээд энэ чи хэлж те энэ бидэрт одоо энэ дотроос сонирхолтой мэдээллийг нь өгөө гэд. За ингээд хариултуудыг өгж гин те. За хөрөнгө бол жил болгон 10 сая байна гэдэргээд одоо ингээд тайлбарлаад өгж гин те. За тэгээд одоо болох дээр чарт хийлгүүлээд үзье. За ингээд чартыг гаргаад ирсэн байна те. За тэгэхээр та одоо ингээд төрөл бүрийн мэдээлэл олон их мэдээлэлтэй ажиллаж байгаа юм бол та одоо бүгдийг ингээд highlight хийж сонгож байгаа. За тэгээд Copilot-аас одоо график хийлгэж болох нь байна. Эсвэл товчлоод одоо энэ дотроос мэдээлэл өгөөч гэдэг гэх юм бол эдгэр чи одоо ингээд хажуу талд нь ингээд хийгээд өгөх нь байна. За тэгээд энд одоо уг нь ярьж болно. Гэхдээ бид нэр монголоор ярих дээр энэ ер нь химид оюун ухаанууд бол ойлгохгүй байгаа тий. За тэгээд ер нь бол одоо ингэж Copilot-ыг ашиглах нь байна. За хэдүүлээ яг зураг хийгээд үзье л да тий. За энэ доор нь ингээ гараад ирлээ. За энэ эхнийхийг нь жишээгээр аваад үзье. За ямар шигэн зураг гаргадаг юм байна гэдгийг хэдүүлээ харчих. За ер нь Copilot чи ер нь үнэгүй байгаа тий. Тийм учраас та ChatGPT ч үнэгүй байгаа. Тэгэхээр энэ Copilot-ыг та Excel дээрээ Microsoft Word дээрээ за PowerPoint дээрээ хэрэглэхэд илүү амар болсон байна. За энэ ингэсэн байгаа те ирээдүйн хотын одоо зураг гаргаж өгөө гэд. За тэгээ гаргаж байна. За энэ зураг гарсан байна. За тэгээд download хийхээр бол энэ дээр нь дараад download хийх нь энэ ч болох дээр share хийх юм байна. За тэгээд энэ imagine гэдээ орох юм бол за энэ дотор ингээд гаргасан зурагнууд байгаа юм байна. Эдрийг бас та бүхэн харж болох юм байна. За library гэдэг дээр одоо create image гэдэг энэ дээр түрүүнийхээ орж ирсэнтэй адилхан ингээ орох юм байна. За labs гэдгийг нь харъя. За энд болох дээр юу байгаа юм бэ? Тэгээ дуу одоо нөгөө дуу хоолой оруулдаг юм байгаа юм байна. За энийг нь харах юм бол энэ хүмүүсийн нөгөө дуу хоолойнууд байна те. За хэдүүлээ яг энэ дээр нь хэлээл үзье л доо. За ингээд би нэг хүний бичсэн юмыг оруулчлаа. За ингээд харъя. Oh my goodness, did you know that at one point Nokia owned over 40% of the global mobile market? Can you believe it? They were absolutely unstoppable. I mean, just think about it. Until oh dear, they weren't anymore. You see, it's not that their tech was bad, no way. Тэгээд ингээд дуугаа оруулчаад энэ чинь download хийж болох нь. За тэгээд санийх одоо юм байна. За энэ meditation. Find a cozy spot, my dear. Whether you choose to sit, lie down, or simply stand in serene stillness. Gently close your eyes if that feels right for you. Welcome, sports fans. What an За ингээд янз бүрийн дуунууд одоо оруулж болох нь. За буцаад өөр юм үзье. За энийг нь үзье. За энэ бол гэхдээ юу гэж юм те? Америк нөгөө Британи, Канадад л одоо энэ ашиглаж болох юм байна. За энэ нөгөө AI-тай ярих юм байна.
Hi there, Bebe. Hey, how's it going? Hey, BB. It's going well. It's nice to hear from you this late in the evening. What sparked a chat with me tonight? I'm not sure. What can you offer? Well, how about this? I'm a bit like your personal brainstorm partner. We could dive into something fun and random, explore a topic you've been curious about, or just chat about life. What kind of vibe are you in the mood for? Oh, interesting. I guess I might need some help coming up with the grocery list for this week. Absolutely, I can help with that. Let's figure out what's on your menu for the week. Are we talking quick meals, maybe something a little special, or just the basics? I'm thinking dinner type meals for two, protein heavy, chicken or beef, vegetables, any are good, carbs, white rice. I like to make bread as well. How about that? Perfect. So we'll throw white rice on the list, and definitely the ingredients for bread. За энд болох дээр 3D болгоно гэж юм те. Зургийг 3D болгоно гэж. За тэрийг нь харъя хэвлээ. За энэ дээр зураг хийх юм байна. За би нэг зураг олоодох юм. За би нэг энэ Креслогийн зургийг интернетээс олсон. За энийг ингээд гаргуулад үзье. 3D-гээр гаргах юм байна. За ингээд саний зургийг ингээд 3D болгоод гаргаад ирсэн байна. За ингээд та бүхэн өөрсдөө энэ Copilot-ыг ингээд ороод үзээрэй. За нэлээд олон юм байна те. Гэхдээ бас Google-ийн AI Studio-г одоо арай гүйцэхгүй юм байна. Гэхдээ та одоо энэ дуу гаргаж болох нь байна. Тэгээд одоо chat хийж болох нь байна те. Зургаа ингээд 3D болгож болох нь байна. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. За Copilot маань юм байна. За хэрвээ та Microsoft-ийн тэ Word, Excel дээр хэрэглэдэг бол энэ Copilot-ыг хэрэглэх юм бол бас ажлаа одоо хурдан ингээд хийж болох нэ. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.